За сайн байцгаана уу? Усан мах бодтой мэлхий хилэнц загасны ордныхны маань 8 дугаар сарын 4-өөс 8 дугаар сарын 11 хүртэл одоо 7 хоногийн уншлага эхэлж байна. За манай усан мах бодтой улсууд одоо энэ 7 хоногт одоо бас асуудал янз бүрийн асуудал тулгарх нэ л гэж харж тий. За энэ дээр одоо нэг маш хурдан ч яг одоо гинт шийдээд явсан ажил ч юм уу гинтхэн одоо бүтээд ч гэдэг юм уу гинтхэн шийдээд явсан ийм ажил одоо бүтэлгүйцсэн юм харагдаж байна л да. Одоо жишээлх юм бол одоо хамтарч ажилласан улсууд шудраг биш хандаж байгаа юм шиг те шудраг биш хандах юм шиг эсвэл одоо ямар нэг зүйл дээр одоо гэрээ контракта зөрчиж байгаа юм шиг ийм юм харагдаж байна те. За энэ одоо таны одоо юу гэдгийг шудраг бус одоо тантай одоо энэ дээр одоо би бас харж байна л да. Одоо шудраг бус харьцаж байгаа одоо мөнгө төгрөгөн дээрээ унжиж байгаа тийм ээ иймэрхүү байдал харагдаад байна. За тэгээ энэ дээр одоо ажил төрлөнд бүтэл мутаа болохоор зэрэг одоо уураа гаргасан юм шиг тийм. За энэ дээр би өөр тодорхой харж байна л да. Тэгэхээр зэрэг нэлээд депрессцэн одоо ажил төрлөнд бүтэхгүй байгаа нэлээд одоо сөрөг энергитэй ийм хүн одоо дайрч давшилсан хамаг бурууг одоо тогсон ийм байдал харагдаж байна тийм ээ. За энэ нь одоо таны одоо дургуслыг хүргэх юм уу одоо нэг шийдвэр одоо өөр ажилд очихоор шийдвэр гаргах ч юм уу ийм байдалд хүрэхээр харагдаж байна л да. Тэгэхээр энэ дээр одоо шудраг бус гэж хэлж байгаа гэхээр зэрэг яагаад хэлж байгаа гэхээр зэрэг энэ дээр таны одоо маш их одоо хөдөлмөрлсөн хөдөлмөр харагдаж байна. Тэгэхээр зэрэг одоо ийм хөдөлмөрсөн хөдөлмөрийн одоо ингээд дундаас орхиж явах юм хэцүү тийм ээ. Энэ дээр одоо бас уян хатан байхыг сануулсан байна тийм ээ. Энэ дээр одоо уян хатан хандаж одоо буулт хийж гэдэг юм уу ажлынхаа үр шимийг хүртсэний дараагаар үг дуурах гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар одоо бас өнцгөөс ч гэдэг юм уу харахыг хичээгээрээ гэсэн ийм зөвлөмж байж шүү. Тэгтэл ер нь бол одоо ирээдүйг нь харахаар зэрэг бас л одоо юу гэдэг хуурсан ч гэдэг юм уу ямар нэг байдлаар одоо худлаа ярьсан гэрээ контракт зөрчсөн ийм юм харагдаад байна да. Энэ дээр өөр ялангуяа мөнгөний асуудал төр анх ярьжснаасаа өөрөөр болох тийм ээ. Иймэрхүү юм харагдаж шүү. За тэгэхээр зэрэг энэ ийм асуудал болжээ. Гэтэл одоо энэ дээр одоо та нэг танихгүй хүнтэй одоо санаандгүй одоо танилцсаж одоо ажил хэргийн шугамаар ч юм уу тийм ээ. Ийм хүн одоо танд одоо энэний хажуугаар одоо шинэ ажлын санал юм уу эсвэл одоо нэг юм дуулгасан байгаа харагдаж байна. Энэ дээр одоо шинэ ажил шинэ карьер гэсэн харагдаж байна л да. Тэгэхээр зэрэг та одоо хурдан шийдэж гэдэг юм уу та шийдэж энийг ажлаас нөгөө рүү шилжих юм магадлал өндөртэй харагдаж байна. Тэгэхээр зэрэг эндээс ирээдүйг нь харахаар та үгүй ер нь бол одоо ингээд яхаа мэдхгүй юм атсан шалганд байгаа юм харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг энэ дээр бол одоо тухайн нөхцөл байдлаасаа шалтгаалж ерөнхийдөө миний энд харж байгаагаар бол одоо та шинэ ажлыг сонгочихсон л харагдаж байна. Энэ дээр одоо шудраг бус үйл явдал болсон байна л да. Тэгэхээр зэрэг энэ ирээдүйд одоо энэ хүн бас гэрээ контракт одоо амлсан мөнгө өгөхгүй одоо юу ах юм магадлал өндөртэй харагдаж байна. Тийм учраас би харж байгаагаар бол одоо шинэ ажил төрлөө сонгосон дээр юм шиг тийм ээ. За энэ дээр одоо бас мэдээлэл дутуу байна. Одоо жишээлх юм бол одоо шинэ ажил шилжиж орох гэж байгаа бол одоо энэ ажлын тухай одоо мэдээлэл тийм ээ. Ямар яг юу хийдгийг хин байгаа юм ч гэдэг юм уу ямар улсууд ажиллуулж байгаа ч гэдэг юм уу юу хийх юм яг ямар хугацаа энэ дээр одоо яг та мэдээлэл дутуу байна шүү. Энэ дээр одоо бас мэдээллийг бас цуглуулаарай гэсэн ийм мессеж үйж байна. За ийм байна. За хайр сэтгэлийн асуудал дээр одоо энэ дээр одоо хайртай хосууд одоо тустай болсон тийм ээ. Үгүй энэ дээр одоо ингэж байна.
та одоо энэ мөнгө гэж бодож байсан харагдаж байна л да. Жишээлх юм бол одоо энэ хүн л одоо байх та тий одоо энэтэй л би суунда би энэ ч гэдэг юм уу итгэсэн найдсан тийм ээ. За энэгээр одоо ингээд дууслаач гэдэг юм уу бит хоёр ингээд одоо суунч гэдэг юм уу ийм байсан байхын. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо энэ итгэл алдарсан тийм ээ таны итгэлийг алдсан юм уу ямар нэг байдлаар та хоёр тустай болсон харагдаж байна тий. Тэгэхээр зэрэг энэ дээр би танд өгөх мессежнуудыг би харсан л та ингээд энэ дээр хараад сууж байна л та. Тэгэхээр зэрэг энэ дээр бид хоёр одоо хэтэрхий минийд одоо нэлийн удаан урт хугацааны одоо харьцаа байсан харагдаж байна. Яагаад гэх юм бол одоо бид хоёр хэтэрхий залуу байсан гэж хэлж байгаа. Тэгэхээр зэрэг одоо энэ хүн бол одоо бид хоёр залуу байсан учраас би одоо яг чамаа гэж бодоогүй ч гэдэг юм уу ямар нэг байдлаар одоо залуу наснд буруу өгсөн байгаа учраас би энэ хүнийг эргэж ирнэ гэж бодохгүй байна. Тэгэхээр зэрэг дараагийн амьдрал юу гэдгийг тийм ээ. За хэдийгээр тийм боловч одоо чи юм уу тэр хүн чинь юм уу одоо би бинийгээ бас энэ тэнд хайсан одоо тий одоо юу гэдгийг сэтгэлийн холбоо бас тасраагүй байгаа байдал харагдаж байна. За ерөнхийдөө бол энэ дээр ер нь таныг одоо оптимистик бай гэсэн байна. Тэгэхээр зэрэг одоо хайр сэтгэлийн амьдрал дээр одоо өшөө жоохон нээлттэй оптимистик тийм ээ одоо байгаарай гэсэн байна. За ингээд та бүхэндээ тусалсан гэж найдаа. За ингээд та бүхэн хувийн уншлага сонирхож байгаа бол одоо миний Facebook пэйж болох Монгол Стар тайраар орж мэдээлэл аваарай. За ингээд баярлалаа. Эх 7 хоногийнх нь ажил үйлсэнд амжилт хүсье. Баяртай.